За сайн бацхан үзэгчдээ та бүхний энэ өрөөний амар амгалан айлтгах мэндчлээ. ТV10-аас бэлтгэн өргөдөг хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгийн удаагийн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр студид Монголын эрүүл мэндийн байдлаар одоо ялгуурлан гадуурхахаас хамгаалах холбооны удирдах зөвлөлийн дарга ерөнхийлөгч Батөрж. За энэ холбооны гишүүн Түмэн Нэмрэл бас бизнес эрхлэгч тийм ээ. За ийм хоёр хүн өргөдөө оролцоод байна. За өнөөдрийн сэдв бол мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдж байгаа асуудал за гарц гаргалгаан тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаан чухам юу гэсэн сэдвийн хүрээнд бол нэвтрүүлэг өрнөн. За тэгэхээр ярилцлага бас шууд эхлэе тийм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ хөдөлмөр эрхлэлтийг одоо дэмжих хуулийн заалтууд яг бодит байдал дээр хэрэгждэг ба. За ер нь бол хуулийн заалтай хуулийн дээр хангалттай заагдсан байдаг. Төр засгийн үеийн засгийн улсын их хурл бол баталсан заалт бол маш их байна. Яг амьдрал дээр бол хэрэгждэг нь бол ховор. Хэрэгжүүлэхээс нэг шалтгаалдаг юм нэ. Одоо хуулийн заасан нөхцөл байдал нь бүрэлдэхүүн болохоор аль тал нь одоо нэг бэрхшээл саад уучраад явдаг. Одоо бол зүгээр өөрийнхөө аяас чадал эрдэм мэдлэг боловсрол нь одоо хөгжлийн бэрхшээлтэй нэг үе бодвол маш их боловсролтой болсон. Тэгээд тэргээрээ бол ажлын байр олдоод байдаг. Яг хөдөлмөр биеэрээ эрхлэх юм дээр бол маш их бэрхшээл учраад байдаг. Ер нь энэ хуулийн дээр заасан юм бол хэрэгжихээс хэрэгжихгүй нэхэл байдаг болчиход байна. Ер нь одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалтууд одоо энэ шинээр боловсруулагдж байгаа өргөн баригдаж байгаа тий одоо энэ өөрчлөлтүүд хийж байгаа энэ хуулиуд дээр ер нь хэр заалтууд орж байгаа юм. Одоо ер нь хөдөлмөрийн тухай хууль гэдэг нэг 111-р зүйлийн заалт байдаг. Тэр нь одоо хүртэл хэрэгжээгүй. Заалт нь байгаа мөртөл энэ хуваарь эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд бол ер нь ялангуяа том байгууллагууд бол ерөөсөө тэгэл нэг хөдөлмөрийн эрхлэлний 2-3% авч ажиллуулах заалтыг бол хувийн зүгээс нь бол хэрэгжих боломжгүй гэж үзээд улсад хөдөлмөрийн эрхлэх дэмжих санд бол татварын татаас нь бол өгөөл явж байдаг ийм л байна. Батөрж даргын тухайд бол яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан тэдний одоо дуу хоолой болж явж байгаа хүний нэг. Тэгэхээр таны хувьд ер нь яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг яг ямар асуудал байна? Яг өнөөдөр Монгол улсад за манай одоо Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдж байгаа асуудал бол зөндөө. Тэгээд тэр дотроос яг би жишээ олж өөрийнхөө ярьж байна. Би болохоор одоо ингээд наран туул компанид олон жил худалдаа 8 эрхэлж ирсэн гэр бүлээрээ. Тэгээд одоо 17 онд би өвчний одоо улмаас ингээд эрүүл мэндийн байдал маань хүнд эрсдэлд орсон. Тэгээд 2 удаа өшгөний хаалгаанд орсон. Тэгээд хажуугаар нь би одоо бас компанида хөдөлмөр эрхэлж явах үедээ би 8% зээлтэй ипотекийн зээлд орсон, байранд орсон. Тэгээд ороод удаагүй ингээд би маань ягаад ингээд группт ороод хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэгээд одоо группт байдаг. Тэгээд одоо яг одоо бэрхшээлтэй байгаа зүйл маань гэвэл компанийн хувьд бол намайг сайхан тусалд дэмжиж ажлын байраар минь одоо тодорхойлт гаргаж өгөөд манай наран туул компаниас тэгээд би одоо ингээд орлого өөрөө тодорхойлоод ингээд байрандаа орсон хаан банк тэгээд би тэгээд манай Дридо апарт гэдэг компани хаан банк тэгээд практикал даатгалаа ингээд хамтарсан гэрээ явуулаад ингээд орсон. Тэгээд ингээд орсны дараа хөгжлийн бэрхшээлтэй болоод ингээд имлэгээр ингээд хаалгаанд ороод ингээд ингэж яваад би чинь бас группт орч явчаад асаргаанд орохоо би бас эмчнэр бол заагаад картн дээр бичиж байдаг. Одоо та ингээд асаргаанд орох хэвээр, группт орох хэвээр, ажлын нөхцөл өөрчлөх хэвээр одоо ингээд заалт бичиж өгöd байдаг. Тэгээ яг ингээд хөөцөлтэй явахаар та бол одоо тийм юмны хүн биш ээ. Асаргаанд байх хэвээр биш ээ. Та ингээд ерөөсө хурлуудаар нь орохоор зөвшөөрдөг. Тэгэж явж байгаад би энэ даргатайгаа танилцаад тэгээд эмчтэй очивол тэр байдлаа хэлэхгүй юу. Тэгээд практикал даатгал маань бас хүлээж авдаггүй. Тэгээд эмчтэй очиод энэ байдлаа ингээ хэлээд тэгээд энэ байгууллагатайгаа одоо энэ Батөрж даргатайгаа ингээ танилцаад манай эмч утсын өгсөн байхгүй. Тэгээ уулзаад танилцаад ингээ бүх байдлыг юм ингээ танилцуулаад тэгээд дараа маань ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ингээ сайхан яцууд энэ
засгийн газраас баталсан юм хуулийн бэлтгэл гэдэг. Энийг уншиж энтэй танилцгаа. Тэгээд энийг уншаад ингээд яхаар энэ дээр бол ерөөсөө бидний эрсдлийг хамгаалах бүх юм байдаг юм байлаа. Хууль бол хангалттай баталсан байдаг юм л. Тэгээд одоо асаргаанд ороод дахиж хагалах гэж ихний хагалгаанд орчоод асаргаандаа ч ороогүй явчихсан. Тэгээд сая 19 он хагалгаанд ороод тэгээ асаргаагаа нөхөж аваад одоо сонгуулаад ингээ яваад тэгээд явж байгаа. Тэгээд хүндрэлтэй асуудал бол над одоо тэр өвчний үед ингээд хагалгаанд орчоод би эдийн засаг маань хэцүү болоод ирсэн. Тэгээд практикал даатгал дээр ингээ гэрээгээ уншаад ингээ очсон. Тэгээд очоод ингээ миний эрүүл мэндийн байдал ийм боллоо гэдээ ингээ хэлсэн чинь ерөөсөө хүлээж авахгүй. Одоо гэрээ ерөөсөө энэ хүчин төгөлтөө биш ээ. Та дээр санхүү үнцгцүүлэх орондоо явж одоо заргалт явуулъя. Явахгүй бол одоо танд юм олдохгүй гэж хэлж байгаа. Тэгээ би өөрөө хүнд өвчтэй байсан. Дээр нь эрүүл мэндийн байдал маань юу, дээр нь эдийн засаг процедур дээр аюул хүнд байдалд орсон. Сэтгэл санааны өвдөж маш их хэцүү байдалд орсон. Тэгээд одоо тэртэл дээр бол би энэ практикал даатгалд бол аюул гомдолтой явдаг. Ер нь энэ ямар ч үүрэг хариуцлага хүлээдэг юм бол энэ даатгал бол энэ подкастын зээл дээр байгаад ямар ч хэрэггүй юм бэл. Тэгээ би хүмүүстээ анхааруулж хэлэхэд ер нь гэрээ хийхдээ гэрээгээ сайн уншиж те ер нь хүнд над ямар эрсдэл тохиолдох нь уу тэрийгээ би ер нь юм дээр гарын үсэг зурж байна. Энэ үүргээ ер нь биелүүлэх үгүй юу гэдэг тал дээр нь ард иргэдтэй бас ер нь нэлээд сайн судалж байгаагаар л гар бүлийн үсэг зурж орж байгаа л гэж хэлсэн. Таны хувьд бол нэлээд олон хүн ханддаг гэж байна шүү дээ. Одоо нэг нийгэмд юм байна л та нэг дүр зураг. Иргэдийн нүдээр бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өнөөдөр юу тулгамдж байна гэхээр одоо тий явган үний одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэр зам, гарц, гарам тий яг иймэрхүү юмд л өнөөдөр тулгамдж байгаа гэж хардаг. Цаа талд нь өнөөдөр яг юу ямар асуудал тулгамд юм бэ? Танд хандж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар сэдв, ямар асуудал вэ? Яг энэ зөв. Тэгэхээр энэ манай 21 аймаг 9 дүүргийн эмнэлэг өдрийн малдах комиссын эмчнэр одоо эдгээр чинь одоо яг өвдөөс одоо ингээд хүнд өндөө хэлбэрийн өвчнүүд дээр оншин тавиад группт оруулдаг юм уу. Тэгээ ингээд үжиад нэг олон хүн намтдаг л да энэ олон жил одоо надаа би өөрөө өвчлийн бэрхшээлтэй иргэн амьдралаар олон жил амьдсан болохоор тэгээд тухайн үеийн эмчнэр нь хандаад над руу ингээд утсан юм нөгөө чиглүүлээд явахаар би энэ хүмүүстэй амьдрал ахуйг нөхцөл байдлыг ингээд асуудал болоод гэр оронд нь очиж үзээд тэгээ ингээд харахад одоо яг энэ хүмүүст нэг үеийн бодвол эднэр маань нийгмийн хариуцлага хүлээнэ гэдэг шиг иргэний одоо энгийн иргэнтэй адилхан одоо манай төр засгаас одоо ипотекийн зээл гэсэн хэдий одоо нэг бас нэг халамж одоо янз бүрийн гэхээс илүү олгодог юмнууд их үүссэн байна. Тэгээд тэрэнд нь ингээ эднэр хамрагддаг гэдэг ингээ яваад орохоор эрүүл сарвал хүмүүс нь хамрагдаад явдаг. Хүнд нөхцлөөр шалгуураар давдаг бол эднэр маань хийсэн хөдөлмөрөөрөө одоо шалгуурт нь тэнцээ ороод ирсний дараа одоо өөрсдийнх нь зүгээс нь төрөөс үзүүлэх хууль нь байгаад байдаг. Тэрийг яг хэрэгжүүлдэг одоо албан тушаалтаа одоо өнөөдөр ер нь төрийн албанд байхгүй болсон. Хэрэгжүүлэхийг хүсэжгүй. Аль болохоор тэгээд тэрийг хав дараал ерөөсөө хүн суртал гаргаал хүнийг найс чаас нь явал залхах маяг руу ороод нөгөө нөхдүүд маань залхаад ирэхээр тэгээд тэрийг хайдаг хохирдог. Тэгээд нийгэмд одоо хохирлын хэмжээнд жигсээд өөрсдөөс эрсдэлтэй ороод ирдэг ийм асуудал их үүсэж байгаа юм л да. Тэрний нэг жишээ бол энэ над дээр тэгж ирээд би энэ хуулийн уншиж судлуулад холбогдох хүмүүстэй нууцаад одоогор бол тэр эрсдлээсээ гарцсан. Гараад одоо ганцхан баталгаа бас их шаардж байгаа байхгүй. Яг тэгвэл нийгмийн хууль нь байгаад цаад байгууллага нь одоо энийг үргэлжлүүлээд яваад эсвэл эн чинь насаараа гүрэлт орохгүй шүү дээ. Насаараа асаргаанд байхгүй. Тодорхой өвчнөхийн оншороо идэгнэ. Эргээд нөхөн сэргээгдээд ирэхэд нь нөгөө асуудал нь бол хэвийн хэмжээнд явж байвал энэ чинь өдмөрийн чадвартай ажиллаа хийгээд эргээд хэвийн амьдралтай энгийн хэрэгтэйг адилхан явж байна. Энэ хугацаанд нь харин нөхөн сэргээгдэг хугацаанд нь хууль дүрм нь харин амьдрал дээр нь хэрэгжүүлж явах нь хамгийн чухал. Манай улсад ийм байдаг л да. Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдол мэдээж ажил хийх боломж болцоогүй байдаг. Аж ахуйн нэгж байгууллагын чинь бололцоо олгодгоо за тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн цааш нь өөрөө хөдөлмөрлөж боловсроо гэж боддог өөрийгөө бас гарган тайдаг иймэрхүү тохиолдол нэлээд байдаг. Тэгэхээр ганц боломж юу вэ гэхээр
гэртээ өрхийн бизнес эрхлэх тий жижиг дунд бизнес эрхлэх иймэрхүү асуудлыг бол бодож эхэлдэг. Тэгэхээр яг ийм орчин өнөөдөр яг бүрдүүлж өгсөн байдаг. Ер нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч бас болдог л үү тий. Тэгээ болно. Яг хөдөлмөр энэ хэр нээлттэй байт юм бэ? Энэ бол хуучин бол анх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж анх байгуулагдсанаас бол их сайхан нээлттэй байсан. Шударга явдаг, суурхаач явдаг байсан. Одоо харин эсрэгээрээ бүр хүн суртал ихтэй. Одоо нэг тухайн үеийн нэг халамжийн үйлчлэгээний хэлцээ даргаыг тооцсон одоо төрийн албаа гэж эрх мэдэлтэй хүмүүсийн хүрээнд л одоо энэ мөнгөний эргэлдэл алгуулцдаг болсон. Нэг үсэндээ одоо яг хөдөлмөрийн эрх гэж байгаа өрхийн жижиг бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч юм хийгээд байдаг. А тэрийг өргөжлүүлээд одоо нэг борлуулалтаа тэлэхлээр санхүүжилт хэрэгтэй болдог. Тэрийг хүсээд одоо халамжийнхаа харьяа дүрэг дээр яваад төслөө бичээд иргэдэг. Төслөө бичээд ирэхээр нөгөөх нь яг бидний нүдээр харахад бол хамгийн дөрөнд өхөр төслүүд л байдаг байхгүй юу? Тэгэхэд тэр нь тэгэл санхүүжилт нь байхгүй. Гацчихдаг. А гацаад ирэхээр нөгөө хүмүүс чинь яадгүй гэхээр одоо өөрийнхөө хүрээнд л хөдөлмөрөө хийгээд байдаг. Хаана ажлын байраа зармаар одоо захиалга хайгаал явдаг. Тэгээд тухайн үеийнхээ өөрсдөө чадал чансантаа төгссөн югаараа хөдөлмөр эрхлэлтэд дэмжээ нэг өдөр хоногийн өнгөрөөсөө илүүтэй л явж байгаа. Тэгэхээр энэний нөгөө хөдөлмөр эрхлэлтэд дэмжих сан гэдэг хуулиас нь хараад сангийн чараад энэ хуулийн харахаар өнөөдөр бол төрөөс дэмжиж байгаа нь ерөөсөө байдгүй байхгүй юу? Ерөөсөө байхгүй. Тэгэхээр өнөөдөр бас яг хөгжлийн мэргэжилтийн иргэдийг аж ахуйн нэгж байгуулгал ажлын байраар бол хангах ёстой. Хүнийхэн тооноос хамаараа тийм 1 2 байна уу? Хүнийхэн тооноос хамаараад бол ажлын байраар хангах ёстойг хуулинд зааж өгсөн байдаг. Таны хувьд аль түрүүнд бас ярины нэгэнд хэлэх шиг боллоо. Наран туул дээр лангуу түрээслэж бас амьдрал ахуйгаа авч явдаг нөхрийн авд гэж байна тий. Тэгэхээр наран туулын хувьд яг энэ тал дээр ер нь хэр анхаарч ажилт юм бас л нэлээд хөл хөдөлгөөн ихтэй тий. Олон хүний амьдралыг залгуулж байгаа газар шүү дээ. Тэгэхээр яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах орчныг хэр бүрдүүлж өгсөн газар юм байна. Манай наран туул компани бол олон хүнийг ажлын байраар хангадаг. Тэгээ компани маань бол яг одоо энэ коронавитай холбоотойгоор түрээсээ бол нэг 30%-аар нэг сар буулгасан. Одоо 25%-аар буулгаж байна. Тэгээ энэ бол нийт даяар тэр олон түрээслэгчний амьдралд тэр чинь хувь нэмэр болж байгаа байхгүй юу? Наран туул компани яг өөрийн зүгээс бол яг мөнгөн дүнгээр нь тооцвол маш их мөнгө яаж байгаа шүү дээ. Ингээд эрсдлийн үрээ хуваалцаад ингээд явж байгаа харилцаа. Тэгэхэд миний одоо нөгөө яриад байгаа нөгөө практикал даатгал дээр бол одоо над чиг ийм онцгой байдал үүссэн тийм ээ. Ингээд ийм хүн бас цөөхөн л идэх юм шиг байлаа. Тэгэхэд юуроос ингээд үүрэг хариуцлага хүлээхгүй ямар ч зарлахгүй зүгээр цэвэр ашиг. Тэгээд үүрэг хариуцлага хүлээхгүй. Тэгээ би бол бодгийн зээлэн дээр бол тэр практикал даатгалыг бол ер нь даатгалын компани бол Монголд бол худлаа юм байна гэдгийг би одоо өөрийн биеэр ингээд мэдээд ингээд явж байгаа. Тэгээд манай наран туул компанийн хувьд яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах тал дээр бол их анхаардаг. Одоо энэ тэл лангуун дээр гутал дээр бас ингээд хэлгөө тий тохоогооны хэлээр ярьцдаг хүмүүс ч байж гэн манад одоо цэвэрлэгээ үйлчилгээнд дээр ч гэсэн байж гэн байдаг. Ерөөсөө тэрэн дээр л ажлын байраар хангахад бол наран туул компани бол анхаардаг л гэж би боддог. Би бол компани маань тэгээд ажлын байраар тодорхойлох хамгийн гол нь миний өөрт учирчаад байгаа асуудал болохоор би чинь ингээд одоо бодгийн зээлэнд орохдоо 45% төлөөд орсон байхгүй юу. Тэгээд одоо ингээд эргэн төлөлтөө хийж чадахгүй байдал үүсэхэр чинь яг гэрээн дээр болохоор 6 сар төлөхгүй бол хурааж авна гэсэн. Маргалдах журмаар өнгөж хураана гэсэн. Тэгээд тэр гэрээн дээр миний өгсөн мөнгө олдох хотгүй тухай ямар ч үг байхгүй. Тэгээд ганц эрсдэл хариуцсан гэсэн даатгалын компани нь бид нар хүлээхгүй. Бараг одоо мөнгө төрөх байхгүй ч гэдэг юм уу. Ингээд юусоо хүлээж авахгүй. Тэгэхээр чинь би одоо хүн эрүүл саруул байжгаад би байрныхаа мөнгийг одоо өөрөө төлчихдөг бол тийм ээ. Одоо миний л одоо буруу. Тэгэхэд би хөгжлийн бэрхшээлтэй болчоод ажиллах одоо нөхцөл байдал маань биемээ ингээд дийлэх болоод ийм байдалд орчод байгаа болохоор чинь би мөнгө үйлдвэрлэх юм шиг надад бол эдийн засгийн хувьд маш их эрсдэл үүсэж байгаа байхгүй. Бүр яг өнөөдрийн байдлаар бол. Энэ хүний ярьж байгаа тэр танаас асуухад ер нь манай улсад яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн би бол дийлэн хийж хэлэх байх. Хуулийн зарим зүйл заалт өөрсдөө хэрэгтэй хуулийн зарим зүйл заалтыг төдийлэн сайн мэддгүйгээс олж алддаг ийм их асуудлууд байдаг уу? Байхаар болох.
Ер нь одоо энэ талаар бид нар олон жил ярьж байна дөө төрсөд. Тэгээ ингэж ярьсаар байгаа нэг саяхан 2 жилийн өмнө нэг хөгжлийн бэрхшээл дээр гэдэг одоо нэг агентлаг гэж хөгжлийн агентлаг гэж байгуулагдсан. За тэр агентлаг нь бол одоо яг энэ Монгол улс дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн одоо энэ төр засгийн өөрсдийнх нь тодорхойлж байгаагаар бол зорилттой бүлэгтээ энийг заавал танилцуулж явах. Хууль дүрмийн одоо сургалт 9 шидийн юмараа явуулж явах. Одоо хороонууд дээр чинь нийгмийн шилтэн гэж байгаа шүү дээ. Дорож. Тэр мөр нь одоо бүгдийг хэрэгжүүлээд анхан шатнаас эхлээд явуулж явах хэрэгтэй. Тэгтэл энийг тэгдэггүй юм бэл хүсдэггүй юм бэл. Ер нь нэг ядуу байх зорилготой нэг төрийн бас нэг сүүдрийн бодол гэж байдаг юм шиг байна. Заавал яалаа. Тэгжиж одоо эдний амьдрал одоо албан тушаал одоо зузаарч орондоо нэмэгдэж ингэж явж байдаг ийм нэг төрлийн бодлого байдаг юм байна. Тэр нэг муухай юм нь одоо бид нарт бол нүдэн дээр алхам тутам тулгарч явдаг. Тэрний эсрэгэл одоо энэ манай байгууллага бас ганцхан энэ хууль зүйн яамд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгууллага төрийн бас байгууллага гэх чинь яг тоогоор бол 300 400-аад байгууллага байдаг. Тэрнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 20 гаруй байдаг. Бүр тэр дотроос яг төр засагтай нь одоо нэг өөрсдөө бас нэг эрсдэлд орохоос буцахааргүй ингээд нэг явж байгаа нэг 2 3 байгууллага байдаг. Тэр байгууллага нь одоо нэг засаг төрийн нэг эмгэлэн зохион байгуулж байгаа төрийн албаагчийн шалгуурд нь тэнцээгүй хүмүүстэй бол ер нь тэгэл мэдээ тулж ижил нэг шийдвэр гаргуулдаг л болчиход байна. Уул нь бол энэ арчсан нийгэмд ийм байх муухай л дээ. Ер нь өнөөдөр энэ бас одоо дэлхийн нийтийн зэд болоод коронавирусээс шалтгаалаад одоо тий эрүүл саруул хүний хувьд ч тэр аж ахуйн нэгж байгууллагын хувьд ч тэр бизнес эрхлэгчийн хувьд ч тэр нэлээд хүнд зохилт болж байгаа. Тэгэхээр яг эдгээр хүмүүст тий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яг энэ хэр зохилт болж байна. Та хоёулаа уснаас тань. Би яг энэ үл дотроо яг хувийнхаа зүгээр ярьж байгаа шүү. Баярлаад байдаг шүү. Дэмжиж байдаг. Яагаад бол нэг би бол бас жаахан шүтлэгтэй хүн л дээ. Тэгээ нэг буддын хаашааш нэг бурхны цээрлэл нэг ирж нэг их захаа алдсан энэ нэг замбраагүй усан дэлхийн нэг хүн төрлөختнийг бас нэг цэвэршүүлэх эмх цэгцэнд нь оруулах нэг юм нэг одоо тэнгэрийн дашуур болол гэж би бодоод тэгээ нэг оруулгуулж ухаарна гэдэг. Тэрнтэй адилхан яг манай Монголын хувьд бол би өөртөө тэнгэр зай даардсан болохоор тэгээ энэ ялангуяа өнөөдрийн засаг барьж байгаа энэ засгийн тэргуунд байгаа хүмүүс маань бас энэ нэг эрсдлийг олж хараад эртгэн анхан шатнаас нэг гэж 20 царийг шуурхаа авсны үр дүнд өнөөдөр манай монголчин одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чинь дэлхий зарлаад байна гэж сая ерөнхий сайд яваач юм байна гэдэг. Одоо тэгээ ийм цөөхөн ард түмнийг бас ингээд нэг дэлхийн нийтэд үлгэр болгоод байж байгаад нь би баярлж байгаа. Ингээ баярлаад ирж байгаа эрүүл мэндийн салбар хуучин социализм үед эрүүл мэндийн салбар ерөөсөө ийм байсан. Ингэж иргэд бүгдээ тулж ажилладаг, иргэд бүхэн эрүүл мэндийн гадлаа санаа тавьдаг байсан. Би ягаад энийг дэндүү сайн мэдэж байна гэхээр 80 онд би одоо энэ барамгаараа тайруулсан 12 настай хүүхэд байна. Тэрнээс хойш би 2 3 удаа тайруулаад одоо ийм ухрууллаа явсан. Нуруундаа хүнд мэслээ хаалгаа хэлчихсэн. Тэгэхээр би эрүүл мэндийг дэндүү сайн мэддэг байхгүй салбар өөрөө зовлон гэнүүрсэн. Тэгээ өнөөдөр энэгээр хараад манай ард түмэн бас нэг коронавирусын энд бас нэг эргэн бүр эрүүл мэндэд гараад ингээ явж байгаад би баярлж байгаа боловч муу юм одоо зөвхөн ярьж байгаа биш харин ганцхан эндээс ухаарлаа аваад одоо удахгүй дээ энэ дэлхийн том эрдэмт яриад шүү дээ нэг 11 сар хүртэл төвчж харчуул дархлаа дараахгүй эргээд ингээд намтах вакцины дээр нь гаруул ингээд эргээд нэг Монголын эдийн засаг сэргээд ирнэ дагаад ард түмний бас нэг ухаан санаа бас ихэн бодно шүү дээ яаж хөдлөвөл яаж амьдралаа дэвшлүүлэх үү яаж одоо хууль дүрмээ судалж уншууд эрүүл мэндэд анхаарах уу эргэн төвтэй амьдралын төлөө зүтгэнэ л гэж бодсон. Тань. За миний хувьд энэ коронавирус энэ дэгдэлтэй бас болж одоо зөвхөн хийж байгаа хөдөлмөр манай наран туул компани гэхэд бас онцгой гítэл бодолтой үйлчилгээгээ зохион байгуулалтанд ороод хийж байна. Ариутгал үйлчилгээ хийгээл тэгээд бодолтой авалт бол буурсан. Ингээгүй яваад бол. Тэгээ буураад тэгээд одоо хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг чинь ер нь бол бүр одоо ингээд
хүний амьдрал амжиргаа доошлол, хүний тооноос асагдал тийм бол биш байхгүй юу? Энд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн чинь одоо энгийн хөгжлийн бэрхшээлгүй хүнийг ингээд харьцуулаад харагдах байдлынхаа хувьд ч гэсэн те яг чадамжийн яг одоо буурчж байгаа байхгүй тэр өөр харагдаж байгаа боловч яг дотроо сэтгэл дотроо хүн ухаандаа бол тэр бүгд ингээд амьдрах хүсэл мөрөөдөлтэй, зоригтой амьдрахын төлөө тий их орныхоо төлөө сайн сайхныг бүтээх хүсэл эрмэлзэлтэй тэмүүлэлтэй хүмүүс байдаг байхгүй. Тийм учраас энэ хуулийн дээр одоо бүх заалтыг бичсэн байгаа. Одоо ямар эрсдлээд орох уу? Энэ хэрвээ хуулийг би ягштал биелүүлэхийг төрийн болон бусад албан газрууд тий төрийн бус байгууллагуудаас би одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ төлөвлөж энийг хуулиа мөрдөж ажиллахыг одоо шаардж байна, уриалж байна бүх байгууллагуудтай. Тийм байдаг л да. Холбооны хувьд бол мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх гол гүүрэн тийм ээ. Шийдвэр гаргах төвчний хүмүүс бол мэдээж яам тамгын газар. Тэгэхээр яам тамгын газар ер нь яг одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг сэдвийн өрөөнд асуудлын өрөөнд хандлаа гэд хоош ер нь хэрэг гидийдэг болцоод байна. Гэхдээ ер нь анх ороод алуун одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулиасны эрхээс ингэж зөрчигдөд байна. Ийм байна амьдрал дээр ийм байна. Ингээд нэг уулзалт ингээд хэлцүүлгэн дээр яваад байгаа их сайхан ярина. Ёстой нэрээ уран цэцэн сайхан ярина. Гэхдээ ямар ч хүний итгэл үнэмшилтүүгээ баярлаад гарахаар их сайхан юмд сэтгэл үнтэй. Яг хөрсөн дээр байгаа амьдрал дээр бол тэр бол байхгүй. Хэн ч хүлээж авахгүй. Одоо ер нь ангас шатны алуун доод бичгээ ч гэсэн зөв үлдээд зөв бичээд явж байгаа юм ерөөсөй байхгүй юм байдаг. Жишээлбэл би одоо яг энэ дээрээс нэг жишээ тарсаа одоо энэ засгийн газрын нэг шахмал төсний нэг үйлдвэр байгуулагдаад одоо ингээд энэ үйл утаг боллоо шүү дээ. Тэгээ ингээд утаг болоод одоо тэр 22-ын төвчөний тэнд шахмал төсний үйлдвэр байгаа. Тэрнтэй одоо би нэг хөгжлийн бэрхшээлтэй одоо ажлын байраар байгууллагуудын удирдлага надад хандсан. Тэгээ ийм танахаас хүмүүс авмаар байна гэдэг. Тэгэхээр би нөөцлийн бэрхшээлтэй иргэдээс нь ажлын байр хангаж хэдэн үнэгээ судалгаа явуулж байгаа. Очоо гэрээ хэлгээд ажилд нь ингээд анкетыг бүглүүлээд ингээд ороод. Тэгэхэд нэг одоо би шууд зарим нь хэлдэг л дээ. Нэг одоос ямар ч боловсралгүй нэг дөнгөж сургууль төгсөн дипломын гол гэж хэлдэг би хатуу хэлдэг. Тэгээ суужаад хүү яа манай ажилд чи ийм хүн хэлгүй дүлийн юм ажиллаж болохгүй шүү дээ. Манайд чи одоо ийм хөлтэй гартаа хэлж ярьдаг ийм хүн боломж авах хэрэгтэй. Та нарын ажлын байр баргаж биштэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чи манай хүн гайхаад надад тэгээ нөгөө хэлвэрчлээ хэлж байгаа юу гэж надад намайг юу гэж нэгэ асуусан. Тэгсэн нөгөөдөг чи шууд хэлж байгаа байхгүй. Хөгжлийн хөдөлмөр хийхэд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байхгүй. Би хөдөлмөр хийх хөгжлийн бэрхшээл над хоёр гартаа бол хоёр гартаа, хоёр хөлтэй бол хоёр хөлтэй хэдэн давхар юмыг өөрөө явах чадал надад байна. Хөдөлмөр хийх надад бэрхшээл байхгүй. Ингээд хэлж. Тэгээ орчуулагчаа хэлчихэд тэгсэн чинь за уучлаарай гэж байгаа байхгүй. Тэгээд хүний тийм байдалд болтолтод тийг сандж байгаа байхгүй. Тэгэл нөгөөдөг чи одоо манайхан асар их сайн ажиллаад бүр төлгөө нормон тавуулаад дахиад хүн байна уу гэдээ удирдлах нь тэгж асуух жишээ нэ. Ер нь дэлхийн одоо тий за Япон солонгос гэдэг даваад үзэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бол их их дэмждэг тусалдаг тий амьдрах орчныг нь бол их их бүрдүүлсэн улсаа. Тэгэхээр манай улсад нэг юм байдаг л дээ. Манай аж ахуйн нэгж байгууллага компанид хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах тийм боломж олцоо байхгүй. Манайх хуулийнхын дагуу зохих төр төлбөр татаас энэ өгөөд явъя гэдэг зүйл ярьдаг. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан техник тоног төхөөрөмж тухайн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ дээр яг энэ хуулийн номон дээр байгаа хуулийн дээр барилгад байгуулалтын тухай хуулийн дээрч байгаа. Одоо энэ сүүлийн барилгууд ерөөсөө тийм байгаа. Тэгээ байгаа тэгэл орон нэрдүүдээ одоо бараг ингээ хаднаас нэг тэрэг зүйн яваад орсон шатны бараг тэгэл дэшээ яаж гарах удаа яаж гулсах уу гэдэг нь гулгуурал. Тийм ямар ч стандарт ингээд нэг л гулгуур шиг юм хийх байвал харахад байна. Гэхдээ тэр ямар ч хэрэгцээ байхгүй. Харахад бол тэрэгэн зэрэгтэй хүн бол учрал байна. Хүний юм харсан юм шиг харж байгаа бол тэгэл тэр дотор ордог ямар ч одоо нойлоос нь эхэлдэг байхгүй юу? Одоо гадаад өндөр хөгжилтэй орон гэдэг чинь. Манай Монголд бол одоо
яг тусгай зорилттой яг энэ сэргэн засах үндэсний төв хөгжлийн бэрхшээлтэй өгдөг сэргэн засах төвийг сайн сонсголон гэдэг ашиглана. Ийм газрууд бол яг тэр стандарт шаардлагыг хангасан барилгууд нь бол одоо л барилдаж эхэлж байгаа ашиглана. Тэгээ би энийг бас олзуурхаад байгаа. За яг түүхээрээ байдаг юм. Одоо арчлал өгж байгаа 30 жил үлдэж байгаа. Энд дэд үтсэн өгчөөд одоо нэг цөөхөн жил болж байгаа. Миний үе үздэг юм ахэд миний дараагийн үеийн залуучууд бол үзэх байлгүй. Эдийн засаг нь ямар вүлээ, хөгжил нь ямар вүлээ энийгээ дагаал ингэдэг юм байна да. А гэхдээ энийг бол олон улсад авч хэрэгжүүлж байгаа юм шиг ард түмэндээ нэг юм болгоныг сайхан болгоцсон юм шиг яриад суудаг төрлийн албаагч нар л их муухай харагдуулаад байгаа байхгүй юу. Тэрнээс бид нар чинь заавал нэг тусгай хэрэгцээний бас заавал байх ёстой. Тэгвэл бид нар хүн шиг амьдрах усуд биш байхгүй юу. Өрөөсөө төрийн аятайхан дэмжээл нөхцөл боломжийн саадгүй болгоод өгчүүл янз бүрийн тушаа шийдвэр асуудалгүй болчвол бид нар хаанч 100% амиа аваад тэр өдгөр халамжийн авахгүйгээр явж чадах чадвартай усуд байдаг. Би бол өөрөө жишээ хэлээ. Би хүмүүст хэлдэг. Одоо та нар тэ ингээд заавал асаргаанд байна. Заавал ингээд яваад авах биш. Ганцхан хөдөлмөр хийгээд өөрийгөө хийгээд эндээ өөрсдөө аваад төр зэсэх төрслийг эсвэл надын группийг гасаад өгч. Эсвэл асаргаа гасаад бүр арга мараа бийдэг жилдэг. Би мөнгөний хонос яваагүй. Одоо энэ жишээ мэдэн тийм ээ. Би энэ асуу нөхөртэй асуудлын шийдээд явахад нэг дүүргийн нэгэн ажилтан ингээ халамжийн мэрэгчлэн ингээ сууж байгаа. Гэхдээ мөнгө чи орчин штэ. Одоо тэдэнд орно штэ гэж. Энэ хүмүүс чи мөнгөний хонос яваагүй болсод байхгүй юу? Би бүр арга мараа. Та нар яаж хүн энэ үн эрсдэлд орчоод хуулийнхын дагуу ийм нөхцөл боломжийн үйлчлэгийг нь би идэвхжих гэж яваад байгаа улсууд. Уул нь би ингэж явахс та нар идэвхжих ёстой. Тэгээд та нарын идэвхжих юм чи би ярьж байгаа шүү дээ. За хаваачлаа тэгвэл одоо ингэж зөвлөж чинь яах гэлээ. Тэгээд дараа нь нийтлэгдэл явж байгаа. Ийм л юмнууд ихтэй учраа шүү дээ биднэрт. Та саний сэдвээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дарга хэлдэг яг зөвлөдөө. Одоо яг өнөөдөр бүх юмыг бэлдээд тэгээд тий төрцгөө шаардаад ингээд байхгүй. Үе үеэрээ нэгчээр хэрэгжээгүй хэрэгжиж байгаа төрцгийн бодлого явагдаж байгаа. Тэр шүүмжлэлтэй юмнууд бол байгаа. Юм хийгээд хөгжлийнхээ явцад л одоо тэр яг өнөөдөр Япон шиг тэр тий яаж хандаж тийм үйлчлэгээ манад тэр чинь бас хөгжлийн бодлого хэмжээний хугацаа хэрэгтэй шүү дээ. Тэр хугацаанд хөгжөөд явна. Тэрний одоо их суурь тэрийг хөгжүүлэхийн тулд эхнээсээ хуулиа хэрэгжүүлээд одоо төрцгийн хавранд одоо бичиг заасны тийм ээ янз бүрийн хүний одоо ийм асуудлыг төвөггүй хурдан хүлээж аваад шийдээд өгдөг бол бас учиртай байгаа байхгүй юу? Тэр чинь маш их дэмжлэг болно шүү дээ. Одоо ингэ минийх бол одоо гацаанд үсэж байгаа. Одоо төлөхгүй бол тэгэл одоо 100% эрсдэл үсэж байгаа. Орон гэр гүйж болох магадaltaй юм шиг тийм ээ. Энд чи одоо ингэ тэгээ тэрийг яг ингэ яах гэхээр яг хүлээж авах байгуулга байхгүй. Дор хүрнэл бол одоо гэрэл гэл хуйлаарай л гэж байгаа гэрэн дээр гих чинь хувь хүнийхээ яг хүнийхээ юу хамгаалсан юу ч байхгүй. Заалт. Одоо тэр компани тэр практикал тэр компани хаан банк хоёрын өөрсдөө хамгаалсан л заалтууд байхаас ш хувь хүн хариуцж байгаа тэр төлбөрийг төлж мөнгөний одоо тийм ээ босгож одоо ингэж өгж байгаа хүнээ одоо эрсдэлт эрүүл мэнд нь орчоод байхад хүн гэдэг чинь машин биш шүү дээ тийм ээ. Энд чинь хүний эрүүл сарвал байж байгаа бол одоо хамгаалах тийм ээ. Тэгэхэд ч одоо хөгжлийн бэрхшээл гэдэг чинь одоо ажил чадвараа л одоо алдчихад байгаа байхгүй түр хугацаагаар. Тэгэд тэр байдалд одоо яаж дарц гаргалгаа нь бас одоо хоорондоо бас тодорхойгүй л байгаа байхгүй. Би бас гайхаад байна л та нэвтрүүлэг эхэлснээс хойш хэдүүлээ 30 минутын хүрээнд ярилцлаа. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд толгомдож байгаа хэдүүлээ зөвхөн те талхны бол нэг өөрөнгөхийн төдий хэсгийг нь ярихад бол нэг иймэрхүү асуудал үүсчихнэ. Гэхдээ энэ асуудлыг шийднэ гэд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль тогтоомжийн бүхэл бүтэн эмхтгэл гэдэг энэ номыг хэвлүүлсэн байна. Энэ дээр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлах хөдөлмөрлөг те одоо те эрх үүрэг хариуцлага бүгднийг нь тусгаад өгсөн байдаг. Тэгэхээр энэ номыг хэнд зориулж гаргасан юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Юунд зориулж хэвлүүлсэн юм бэ? За яг наад ном чи ингэж өөрсдөө яг өөрсдийн ширээ дотор л байдгийг. Цэпэнд хадгалсан. Тэрнээс өөр газар руу өгөх сонирхолтой. Тэгэхээр нөгөө би энэ чинь бүр албан шаардлага бичиг өгчиж одоо энэ байна бас. Энэ одоо нэг ингэж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн ихтгэлээр бүх юм бас ингэж бүх юмыг авч иж уншиж судалж. Тэгээ нөгөө надад хандаад ирсэн
янз бүрийн шугамар ингээд яж байгаа хүмүүстээ би өөрснөө уншуулдаг. Та нарын юм энэ дэр байна. Та нар энийхээ төлөө яваа. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь ойлгоод явдаг. Тэгээ нөгөө хүн зурталтандаа баахан уучраад ингээд залхаад өргөө болохгүй ингэдэг юм байна, тэгдэг юм байна, инглээ зовлонгийн ойлгох мэдрэлээ. Дөнгүүд нь бид нар одоо энэ хүмүүст манай байгууллагад гишүүнээрээсээ одоо тодорхой юмнаа үйлснээр хамгаалуулаад одоо энийг хараалах баян сүхтүргийн халамжийнхаа одоо бүгд мэддэг болцсон. Нөгөө хүмүүс нь за энэ байгууллага энэ нөгөө хуулийн бариад ороод ирэх шүү гэж мэддэг болцсон. Тэгээ асуудал нь ингээд шийдэгдээд одоо ганцхан нэг хүндрэлтэй асуудал нь одоо энэ ард ирээд юу гэж байгаа ипотекийн зээл тамаргасан манай ганцхан энэ хүн орсон биш үү? Олон хүн. Эрсдэлд ороод ийм байж байгаа хүмүүс асар их өнцөрлөө эрсдлүүд үүсэж байгаа. Ялангуяа энэ коронавирус ажил хөдөлмөр одоо багасж байгаа үед бүрд. Тэгэхээр би одоо юу гэж хэлэх гэж байгаа гэхээр энэ дэр төр засгийн одоо би юу төр засгийн чамдж байгаа. Яам хамгийн газрын хаалт бичиг явуулаад одоо яг ингээд эрсдэлд орсон өслийн бэрхшээлтэй ялангуяа асаргаанд байдаг ирээдүйн бодгийн зээл явуулцааг хойшлуулах биш тэрийг эргээс хэрэгтлэн чөлөөлчих хэрэгтэй байхгүй юу? Монголын эдийн засаг ганц хоёр хүнээр хорно гэж хэдэн тэр хумаар нь хэдэн найдаар нийтдэг хүмүүсийг асуудлыг шийдэж чадахгүй далд эдийн засгаа илчилж чадахгүй гэж энэ нэг иргэдийн төлөө ингээд хатуу бодлогоораад ингээд одоо энэ чинь насан туршдаа бие нийтгээ сайхан болж байгаа бол амьдралынх нь одоо тэр ипотекийн зээл гэдэг юм чинь одоо өвчнөөс нь илүү дарамт үүсгээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дарамтнаас нь хөнгөлөхийн төлөө одоо манай байгууллага ажиллаад байгаа. Энэ номон дээр энэ хуулийн номон дээр бичсэнчлэн энэ дээр одоо хүн хөгжлийн бэрхшээлтэй боллоо гэхэд хүний амьдрал амжиргаа доошлох ёсгүй. Хүний ажил хөдөлмөр тэр тий доошлох ёсгүй. Тэгэхэд манай төрийн бодлого болохоор энтэйгээ энэ хуультайгаа харшилтаад байгаа байхгүй. Одоо хөгжлийн бэрхшээлтэй болсон бол одоо ямар ч ажил дэвжих тийм юм яахгүй одоо нөхцөл одоо тэр хүмүүсээ штэ одоо ядар одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй гэхээр манай нийгэмд ч ядэн штэ нэг гар харсан тийм энэ сэтгхүүн одоо хөгжлийн бэрхшээлтэй болчлоо. Хүний оюун ухаан гэдэг чинь тийм биш штэ. Тэгээд хүмүүсийг одоо ингээд тэр амьдралын төвшин хүртэл доошлуулах юм руу оруулах төрийн бодлого тийм байж болохгүй штэ тийм ээ. Энэ хуулиад авах юм бол ерөөсөө тийм бол байхгүй юм байлаа. Энэ хууль бол багтаагүй. Сайн хууль гэж би уншаад бодсон. Энэ бол миний бүхэл ямиг одоо хамгаалахаар сайхан хууль байгаа байхгүй хэрэгждэг бол. Хуулийн сайхан байгаад одоо авч хэлцэхгүй бол одоо хуулиар яана юм бэ? Бичээд яана юм бэ? Тэгээд хүмүүсийг яг хүн рүүгээ чиглэхгүй л байгаа байхгүй. Хувь хүн рүүгээ одоо энэ хөгжингөө орнууд гэдэг чинь хууль нь хувь хүнийхээ төлөө, хувь хүндээ үйлчлдэг учраас Япон хүн байвал Монгол хүн байна. Япон хүн сайн байвал Норвеги хүн, Швед хүн сайн байвал, Иргэн сайн байвал манай улс юу манай хууль болохоор эдийн засаг эд хөрөнгөл гэж байгаа болохоос яг хүн рүүгээ чиглээд тий одоо энэ хөгжлийн бэрхшээлд авахад ард нь хичнээн хүүхдээ тий сургалт хүмүүжил одоо юу учирч тэр ерөөсөө хайхрах байгуулга байхгүй. За баярлалаа. Тэгэхээр бид бүхэн бас нэвтрүүлэгт зориулж бол нэг хөгжлийн бэрхшээлтийн иргэн гэхдээ бол улсаас мөнгө хараагүй өөрсдөө хөдөлмөрлөж амьдрал ахуйгаас авч явахыг зорин ажиллаж байгаа залуу нэг гэр бүлийг бас бид хүн сонгож нэвтрүүлэг ярьцлага хийсэн байгаа. Энийг бас үзэгчдээ өргөчөөд студи дээр явуулц тийм аа. Би Харангаангийн Хацингийн сумаас 1919 оны хавар нүүж ирээд энд Улаанбаатар хотын Баян зүрх бүргийн ганцын задгаад гашаа годтож яваад эндээ байшин бариад бүтэн жилийн үрэл үзэх гэж байна. Тэгээд энэ Улаанбаатар ирсэн гол шалтгаан маань эхнэр маань одоо гээд дараалт тарвчихсан хөгжлийн бэрхшээлтэй тэгээд одоо хөдөөнөөс энд ирээд эмнэлэг томлогт хамрагдана гэхээр ирж очих зардлаас өсвөлээд санхүүгийн асуудал их хүнд байсан учраас одоо Улаанбаатар хотод эхнэрийг асрахын тулд ингээл нүүж ирж байгаа байж байна. Яг орон нутгад би ч өөрөө Харангаангийн Цэнхэр сүм хүн л дээ. Манай Цэнхэр бол одоо модны орон илүү ах トゥ нэртэрээ очиад ах トゥ нэрээр бол өөрөө ч мод бэлдээл одоо үнгүй авчдаг байсан. Улаанбаатар ирээд одоо юм хийхээр мод чөлөө хүнтэй нэг кубометр онцгой авах 550 мянган төгрөгөөр одоо 17 он хүн ширхэг 500 жим авч байгаа. Тэрүүгээр юм хийгээд ингэхээр
их хүн тийм. Ариун юм хийж дундаас юм гармаар ганц нэг хэмнэгээд ирэн өдөр хонгол өнгөрөөнөхөөс ашиг муутай байх. Хэмжлэг авъя гэдэг одоо төлөвлөлтөд ханд одоо орон нутгийн юмд ханддаг байсан. Тэгээ одоо орон нутгад хандахаар Улаанбаатар явцгаа гэдэг. Улаанбаатар ханднаа гэхээр Улаанбаатар нь болохоор хөдөө орон нутаг танаа хөдөө орон нутгаас шийдэж ирээгүй. Тэгээ одоо ер нь айлчгүй ингээд завсрын хүн болчихвол. Тэгвэл төр зэсэг ингээд зургатаар сонсож явах ярихтал тхийн одоо тийм санхүүгийн дэмжлэг тэгж өгч байгаа ингэж өгч байгаа гэж ярих юм. Тэгэхээр уг нь тэрийг одоо нүдэ болоод өгчдөг бол их зүгээр л байх юм. Үнэхээр би бас амьдрахын төлөө хэл дэмжиж байгаа. Тэгээд зинг жишээ нэг харуул хийчихгээл нэг анкад өглөнгөө тоо тадав гарсан байна шүү дээ. Та хэрэггүй гэл ингээ. Үнэхээр хөгжлийн бишэлтэй хүн гэл өөрөө умраал хөтэ тавилж амьдрал ерөөс болмол доошлоо. Тийш өдлөхгүй. Үнэхээр одоо нэгэнтэй л хөгжлийн бишэлтэй болчихсон юм чи одоо зүгээр гараа өнгөөс уухгүй нэг амьдрахын төлөө хүч бас амьдралаа яахан дэвүүдэн дэш татахын төлөө одоо ер нь тэмцэхэд би бол одоо хөгжлийн бишэлтэй болсон 2003 онд анх уушгины өвчлөлтөөр би нэгдүгээр эмнэлэгт мэдсэл хийлгээд тэднээс хойш одоо нөрөөсөн уушг маань байхгүй. Тэгээд төрөөсөн уушгтай тэгэл яг. Тэнийг муу гэж үзэхгүй тэгээд нэг амьдрал маа хийгээл болоо л байгаа. Гол нь одоо санхүүгийн дэмжлэгтэй бол төр зөсгийн ярьж байгаа зургатаар ярьж байгаа нь үнэн байдгийг бол одоо юм нөгөөлхийн тэгэхээр өхөр доогуур тушаалтангуудаас явдал байна. Тэгээд одоо айлчгүй ингээд Улаанбаатар тэгтээ дэргүй би хотод байгаа ч гэсэн хөдөө орон нутгаас одоо наад захиалга ирэл одоо сургуулийн дотор барьны хүмүүсийн ор юу хийлгэгээл гараа голтор хийлгэгээ захиалга авчихсан. Тэгээд хийхээр мөнгө байхгүй. Одоо өгшөө таана засгийн газрын ордонд очиод энэ одоо сайд нэр яриад байгаа үнэн байдгийг л өгдөөд очиод яриад хэлье гэхээр тэр дөрөв чи яаж ордгийг хагуурч ордгийг барьж мэдгүй. Би одоо хөдөө байхдаа өөрөө нэг 53 машинтай тэгээд манай цэнхэр сумбулуулгад одоо модны оруулдаг. Утгаасаа модоо өөрөө үнэхгүй заримдаа яг 5 төгрөг байвал тэр удаа авчдаг. Тэгээ авчраад энэ орон нутгт яг нутгийн таньдаг улсууд залуу юм хэлгээд дахиад өгч захиалга өгөөд тэрийг хийгээд бол нөгөөдгөөсөө бас нэг 5 цагийн авчихна. Тэгээ нөгөөдгөө өгчөөд үлдгэд мөнгө наваа дараагийн хүн тийгээд өгч чинь ингээл нэг өнгөрөө дуруулаад болоод байсан. Хотод бол ерөөсөн тийм байхгүй. Танихгүй болохоор ерөөсөн мөнгө төгрөгөө өгөхгүй тэгэл юмаа хийлгэж заавал өнөртгөө ярьдаг. Тэгээ өгдөг. Тэгээ одоо хотод нүхлээ санхүү тэвлэл өгнө. Юм хийж болмоор байх гэдэг бөөнөр захиалга авахаар ч гэдэг. Хөдөө бол ганц нэг юм бол яг ганц нэг юм захиалга авдаг болохоор болдог л байсан. Хотод ингээл үнэхээр ганц нэг юм захиалга бол зорчихгүй гэж. Дандаа бөөнөр болсон. Би үгэн төр зэсгээс яг тусламж гэх юм одоо надад туслаач яа гэж гуйж байгаа юм биш л дээ. Яг намайг нэг хөдөлмөр эрхлэхэд үнэн жижигхэн нэг санхүүгийн дэмжлэг үзүүлээч л гэж хүсэх гээд байгаа юм. Миний гол зорилго бол би бол тэрнээс зүгээр сууж байгаа төр зэсгээс юм идчихье гэсэн бол бодол байхгүй байгаа юм л дээ. Яг амьдралаа нэг яг өөдөн татахын тулд яг нэг материал авах л одоо санхүүгийн дэмжлэг нэг хийсэндээ өгсөх гээд байгаа юм. Тэгээ санхүү дутагдсан гутал одоо яаж мөнгө олох вэ? Тэгэл нөгөө төлөө шуудаалал зараал тэрнийхээ оолгоор чиглэл юм авдаг байлаа. Тэгэл бас нэг ийм хідээ яагаад тий хийгээд заадагч байлаа. Тэгэл энэ юу байшинг юу босгоод авсан л та. Тэгээ одоо бол би орон нутгаас ихтэй аваа модтой ирсэн. Томаш үлсэж. Тэгээ дотоод нөгөө модцод өөрөө шуудаал зараад тэгээ өөрөө бас юм хийжсэн хүн чинь мод чөлөөний үлдэгдэл байсан. Тий. Тэрүүгээр юм хийж зараад тэгэл энэ байшинг ямар ч байсан босгоод. Босгоод авсан. Тэгээ аваад тэгээ намар 9 сард орлоо. Тий. 9 сард. Тий. Тэгээд одоо үүнээс ямтрах бол одоо хотод бол амьдрал ер нь дээшлэхэд бол хэцүү юм байдаг. Цаг үеийн дэмжлэг байна. тэгээд ер нь юу уруу мэгтэй болдго юм байна. Юу бидний тэр юу зогссон одоо мөнгө олох юу тий. Тэгэл одоо зээлмэл юу байдаг болоо одоо нэг хөдөлмөр юу дэмжих тий. Дэмжих сангаас зээл хүүгүүний тэмдэглэл байдаг. Зээлүүд юм лээгээл
юу хандсан. Тэгэл хэрвээ тэр бүтдгийн бол одоо зорилгоо тавьсан л байгаа. Зорилгоо тавьсан байгаа нэгдүгээр 20 дугаар мөрөөдөж байгаа юм шиг. Тэгэл одоо юу яах тэр одоо зээлийн төслийн зээлийг хэрвээ ирэх юм бол модон хэлээр юм хийгээд тэр хийсэн мөнгөөр юу ажлын байр одоо маш нэг гэр байсан байгаа шүү дээ. Гэртэл нэг өвлийн хүүхдэнтэй одоо нэг бозон бороо мороос үед юу гэртээ хийн. Тэгээ бос төвдөр нь гата гэл наан талаал тий. Тэгэл ингээд хийж бороонд мороол ингээд гата хийгээд идэг тийм учраас одоо нэг тохиолсон тийм ажлын байр тэ болох гэж бодоод идэг. Тэгээд тэрнээс гадна одоо нэг материалаа гэж татаж авч байгаа тийм эргэлтийн хөрөнгөтэй болмоор идэг. Тийм тэгээд нэг 5 сая төгрөгийн төсөлд орё гэж бодсон юм. Тэгээд төсөл 5 саяын төгрөг бол юу ч биш л дээ. Хөгжлийн бэрхшээлд би хөгжлийн бэрхшээлтэй хүнгээл гараа өмхөөл төрцгөө надад туслаач дэмжээж хэл гууж байгаа юм биш үү яг. Бас нэг санхүүгийн дэмжлэг үзүүлээч л гэж байгаа. Одоо мөнгө төгрөгийн талдаа надад төсөл хөтөлбөр хамруулаад өгвөл бас зүгээр л байгаа юм л да. Тэгвэл би техникийн тааш нь хөгжүүлээд бас явж байгаа боломжтой. Тэгээ надад бол одоо хамгийн дээдлийн хэмжээ 5 сая төгрөг л байгаа. Одоо тэрүүгээр л төсөл хийж гисэн. Тэрээс уг надад бол 5 сая төгрөг юм болохгүй л дээ. Одоо хөдөө миний хийжсэн юм хийжсэн багж маань одоо Улаанбаатарт бол үнэхээр хоцрогддог юм байна. Хөнгөж хэмжнээс одоо тэгээ багж тоног төхөөрөмж авах шаардлагатай. Ажлын байртай ажил болчмаар. Тэгэхээр тэр хоёр иргэний хувьд бол өнөөдөр төр зэсгээс бол мөнгө харж суугаагүй, төрдөө бол гомдоогүй, зөвхөн ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд тухайн бизнесийг нь орчныг одоо таатай болгоод өгөөл гэдэг асуудлыг бол тавьж байгаа. За тэгэхээр энэ дээр би бас нэг зүйлийг та хоёроос асууя. Эрүүл саруул хүнээс бол та хоёрын хувьд илүү хөдөлмөрлөж байна. Тэдний дуу хоолой болж явж байна. Тэгэхээр нийгэмд хүүгээрээ бас яг юуг илэрхийлэх гэдэг юм бэ? Хоёулаа баснаас. За яг одоо миний бие бол ерөөсөө намайг мэдэх миний өрөөний хүмүүс бүх сайн байна. Хүн харахад бол хүний нэг одоо сүүлийн үеийн нэг залуу үе бол нэг хараад бол энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ бол хөдөлмөрийн чадваргүй л гэж дүүгийн царддаг. Тэр насан ч бас тэг харагдаад байдаг болсон шиг байна. Тэрнээс бол би чинь 80 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрал 30 гаруй жил амьдарчаа. Өнөөдөр муухан одоо нэг хариуг нэг эргэтэн бүтээн ерөөсөө саруул залуучуудын энэ төрөд бол би хэдэн хувь илүү хөдөлмөрийн чадварыг эхэлдэг. Одоо өөрийнхөө авиас чадлаараа ч байна, биений хүчээрээ ч байна. Хөдөлмөр эрхлээ дараагаар өөр хөвдөд ичээгээл явж байдаг. Би төрөөс юм гоож үзээгүй. Төрийн өгсөн юмыг хуулийн хүрээнд өгвөл би аавна. Хууль зөрчиж өгөх юм бол би авахгүй гэж ярьдаг хүн баггүй бүр. Би группээс чагаар асаргаагаа үжих асуулаа. Эрх зүйн байдлаа би дордол дурамжлуулж явж чадахгүй л гэж хэлдэг байхгүй юу? Хүн зурдлаар. Харин иргэн үнийхээ хувьд би хийсэн хөдөлмөрөөрөө одоо халамж авахгүй хэний чараад бас нийгэмд өөрийгөө би аваа явж чаднаа л гэж ярьдаг. Тийм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол тийм одоо би одоо хөгжлийн бэрхшээлтэй болчлоо гэдэл сэтгэл санаагаар унаал одоо өөрөө ямар чадамжгүй болол тэгэх ямар шаардлага байхгүй. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй боллоо гэд одоо амьдрал амжиргаа маань ийм болчлоо гэхгүйгээр аль болохоор хийж байсан хөдөлмөрөө хийж чадаж байсан юм аа яг хിവэр нь хийхин төлөө хүн хөдөлмөрлөж чадвал болохгүй бодохгүй гэж юусоо байхгүй. Хамгийн гол нь энэ хуулийн хэрэгжилт дутуу учраас одоо хэрэгждэггүй учраас ард иргэд аягүй шантраад л тий. За ерөөсөө л ингээл байх ёстой юм байна. Ингээл нэг хэдэн төгрөг аваад ингээл байх ёстой юм байна. Нийгэмд би байр суурь эзэлж болохгүй юм байна гэсэн ойлголт төрчихөж байгаа байхгүй өөрсөнд нь. Үгүй тэгж болохгүй шүү дээ. Яг хөдөлмөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өчнөө сайхан амьдарч байгаа ажил хөдөлмөрч хүмүүс зөндөө байна. Мэдээлэлээр бас айгүй өмөгдмөл болчихж байгаа юм л да. Гэрээс гардгүй хүмүүс бол одоо бол бас яг Facebook тий янз бүрийн юм сувгуудаар авч байгаа боловч хоорондоо уулзалтах орчин тийм ээ үлгэр жишээ авах хүн гэдэг чинь хүнээс сайхан дөөр ажил сурч суралцчих насан турштай амьдардаг суралцсан хөгжин цаашаа зөндөө хөгжиж шин. Тэгэл хөгжөөл өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч байгаараа тэгээд энэ хуулиа сайхан уншаад энэ хуулийнхаа дагуу эрхээ эдлэхийн төлөө өөрсдөө
бас хичээж тий дуулгаа нэгтгэж өөрсдөө сайн хичээж чадныг байгуулах шаардлага тавьж ингэж явбал л нөгөө түрүүний ярьдаг нөгөө Япон Норвег шиг тэгээд хөгжлөөрөө яванда зөв хөгжлөөр өгчнө л гэж боддог. Би бол тэгж л. За баярлалаа бас нэвтрүүлэгт иржлээ. Бас урилгаар ирж оролцсонд хоёрт бас баярлалаа. Хөгжлөн мэргэжилтийн иргэдийнхэн бас дуу хоолой болоод нэгэн хэсгийн тулгамдж байгаа асуудлуудыг бас өөрсдөө үзэл бодол байр суурийг илэрхийлсэнд баярлалаа. Тэгэхээр ямар ч тач би бас энэ төр засгийнханд ер нь хэлмээр бүхэл бүтэн хөгжлөн мэргэжилтийн иргэдэд зориулсан юм хуулийн бүхэл бүтэн ийм зузаан ном байт юм байна. За энэ дотор бол мэдээж нөгөө хөгжлөн мэргэжилтийн иргэдэд зориулсан халамж үйлчилгээ гэдэг зүйл бол байгаа. Энэ зүйлэл яг бодит амьдрал дээр бол мөнгөний асуудал нь хэрэгжиж байгаа. Тэрнээс эрх үүрэг хариуцлага за тухайн иргэний амьдрах орчин таатай өнөд байхгүй байна уу. За мэдээж эрх үүрэг гэдэг бүх заалтууд байгаа. Тэднэр нь харин хэрэгждэг бай. Үүнийг бол хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Тэгэхээр та бүхэн бас энэ дээр анхаарат явчвал зүгээрээ. Тэгээд нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөгжлөн мэргэжилтийн иргэдийн асар том бол сэдв. Бас энэ 60 минутын хугацаа бол богино. Тэгэхээр цаашдаа бас ярилцах боломж гарах бах гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бас баярлалаа. Сүүлийн бас минутыг хоёр зочиндоо үлдээе. Би одоо олон зүйл асуугаад явах. За баярлалаа. За энэ дээр нэг яг одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгэн дээр би нэг юм хэлээ. Хуучин дээр үед нэг дахир дутуу иргэдэг гэж байсан. Сүүлд энэ нэг сонгож ялгаруул нэг зарлж гарч байгаас хөгжлийн бэрхшээлтэй гэдэг. Энэ дээр би бас жаахан сэтгэл дундуур өгдөг. Хөдөлгөөний бэрхшээлтэй гэж ярил одоо бас нэг хүмүүстээр хөгжил гэдэг нь одоо энэ нэрийг өгснөөс бас энэ төр засгийн өнцөртөө төрийн албаа гэсэн бас хөгжүүлэхгүй байх бас нэг эсрэгээр нь тэгж бодлого бариад байдаг юм болов гэж би бодоод явдаг. Тэгээд энийг бас нэрийн тал дээр нэг төр засаг нь анхаарна. Хоёрдугаар би бол яг хөгжлийн бэрхшээлтэй насанд тушаараа эдний шиг олдмол өвчин хүнд өвчин тусаад олдмол хүмүүс насаараа бид нар шиг явахгүй шүү дээ. Төр зур өвчин нэргээд нөхөн сэргээгдэг үртэл төр зур тэр үедээ л тийм тэр үеийнх нь үйлчлэгээ төр засаг нь бас тухайн үед нь зохих эзэнд нь хүргэж өгч чадчихвал энэ арчилсан нийгмийн төр засаг болно л гэж хэлнэ. Яг одоо дарга ялдаг шиг төрийн үйлчилгээ бол одоо яг хэрэгцээ үед нь хэрэгцээтэй хүндээ очдог. Тийм ээ? Яг дэмжлэг болж чаддаг л тийм л байвал одоо энэ төрийн засгийн үйлчилгээ бодлого зөв явагдаж байна л гэж бодно. Одоогор бол дутуу явагдаж байгаа нь одоо миний жишээн дээр ерөөсөө хэрэгжихгүй одоо яг хэрэгтэй шаардлагатай тусалцаа дэмжлэг ерөөсөө ирж чадахгүй байна. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэгтэйгээ хамт байсан бас яг өөртөө иймэрхүү сэдвүүдийн хүрээнд тулгамдж байгаа асуудлыг та бүхэн бас Монголын эрүүл мэндийн байдлаар ялгуурлан гадуурхаас хамгаалах холбоонд бол хандах боломжтой. За энэ холбооны өнөөдөр удирдах зөвлөлийн дарга ерөнхийлөгч Батөрч, за энэ холбооны гишүүн Төмөндөн Бэрлос бизнес эрхлэгч энэ хоёр хүн оролцлоо. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчтэй.